Эхтэй сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хааж хөлхороо тогтоосноор хотын төвийн авто замын ачаал 45% буурчээ. Нийслэлд 2 гаруй эхтэй сургууль, 430 гаруй ерөнхий боловсролын сургууль, мөн тооны цэцэрлэг бий. Хичээл цуглах тарх цагаар хотын цовын авто замуудын ачаал эрс нэмэгдэж 10 км цаг дунджаар 1 цаг 30 минутанд тулах тохиолдол бий. Тэгвэл хөл хорой тогтоосноос хойш буюу өнгөрсөн даваа гарагаас хойш хотын төвийн авто замын ачаал эрс буурч хотоос гар хөдөлгөөн эрс нэмэгдэжээ. За нийслэл хотын хэмжээнд одоогийн байдлаар 500-600 мянган тээврийн хэрэгсэл байнгын хөдөлгөөнд оролцдог. Эдгээр тээврийн хэрэгслүүдийн маань хөдөлгөөнд оролцож байгаа нийт хөдөлгөөнд оролцож байгааг нь одоо нийт шалтгаан хүсэл нь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгтэй холбоотой. Дандаа нөгөө хүүхдүүдэд хүргэж өгөх зорилготой. Сая нийслэлийн засгийн тамгын газраас зохион байгуулсан хүүхдийн автобус арга хэмжээ нэлээд үр дүнтэй ажил арга хэмжээ болсон. Гэхдээ өдөр ирэх тусам автомашин нэмэгдэж байгаа учраас хөдөлгөөний ачаал бол үүнтэй холбоотой буурах боломжгүй. Харин одоо яг нөгөө коронавирус гараад энэ дэгдэлт гараад үүнээс өрсөн сэргийлэх зорилгоор одоо яг энэ хүүхдүүд хөл хоройг тогтоох зорилго 3 сарын 2-ын хүртэл ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургууль, тэгээ сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 3 сарын 2-ын хүртэл зогсоотонтой холбоотойгоор хөдөлгөөний ачаал бол харьцангуй сэрж байгаа. Энэ болохоор яг хүүхдийн амралт биш, харин хөл хорой учраас хүүхдүүд аль болох одоо гаргахгүй, гадагшаа гарахгүй аль болох гэрээ хорионд гэртээ байлгахыг л одоо иргэдтэй зөвлөж байгаа. Харин эцэгчүүд маань одоо өөр хүүхдтэйгээ салхин марах, ийш одоо амарч зугаалгаар явах үедээ тээврийн хэрэгслийнхээ одоо аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөний хурдаа тохируулж тээврийн хэрэгслээр одоо бага насны хүүхдэд тээвэрлж байгаа тохиолдолд заавал одоо өөрийнх нь биеийг өсөлт таарсан зориултын суудал хамгаалах бүсийг одоо хэрэглэж хөдөлгөөнд оролцоорой гэж одоо тээврийн цагтаа галнаас анхааруулж байгаа. Авто замын ачаал буурсныг цагаар тодорхойлбол төгжрөл зарцуулдаг байсан цагаас 30 минут хэмнэгдэж байна гэсэн үг. Гэхдээ ачаал буурсан ч хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг тээврийн цагтын албанаас анхааруулсан. Тиймээс замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөе.